Найдын сайхан болсон жууны эзэд Улаанбаатар хотын Октябрийн Арианы 54 сургуулийн 1990 оны төгсөгчид та бүхэн ажил багш нар минь сайн байцгаана уу? Сайн жирүү? Энэ баярын миний өдрийн шүлэг. 90 онд яг төгсөх үед цахилгаан хүнд зүйлсэн. Яг энэ гараас миний хамт олон энэ сууж байгаа хүмүүс ингээд бүгд амьдралын гараагаа эхэлж аав ээжийн гараас гарч ирсэн. Тэр хооронд өстөө амьдрал зовлон жаргал манайхан бүгдөө үзвээ мэдж цэлээр мэдэрч. Гэтэл манайхан яг одоо ингээд яг миний дуулдгаар ч юм уу, миний хамтлагаа дуулдгаар ч юм уу манайхан ингээд энд ирсэн байна. Ялангуяа тухайд Октябрийн танд сургуулийн тэг ингээд төвшөлтөнд ирсэн байна. Огшоод байна. Үгүйж аваад. За, амаараа мэдээгүй бүх шаардлагатай сэтгэл маш өндөр байна. Яг тэгвэл 35 жилийн асуудал шаардлагатайгаар уулздаг талтай багшин гэдэг нь өөрөө агуу учраас бүгдээ дандаа жоох юм санаж авах юм байна. Тэгэхээр 35 жил болохоор шаардлагаа тэр хүчтэй болсон юм байна. Хамгийн сэтгэл хамгийн айхтар анги өгчтэй надад залуухан багш төгсөж ирж байна. Тэгээд энэ анги маань одоо 54 сургуулийн 8B гэдэг нь явж байна. Миний шаардлага тавьж бүгд аавыг хэлсэн байна. Тэгээд яахний харин үүртэй байна. Бэлсэн шийдвэр. Тэгээд араас нь хөгжөөд ангийн хахаар роботис гэтэл миний чанар өнөөдөр амьдралын их сургууль маш сайн сурч байна. Бүгдээр онцлж байна. Тэрэнд би маш их баярлж байна. Тэгээд та бүхэнд цаашдаа хүн байх ёстой шүү гэж бид хэлсэн. Энэ чанараа өрөвчдөд амьдрал сургаарай. Амьдрал нь өөрөж баялаг эдгүүрмэд идэвхтэй хүн чанартай байхынтгүй бүгдээрээ урагшаа Өргөөний дотор толны тоолох замыг эрэлдүүлэгч хамгийн төдий мартын аргагүй ачтан ховхон одох хэрэглэг хүмүүс бол багштай дээ. Экономиктэй харилцсан багштай баярлалаа бүгдийг гэсэн баярлалаа. Бүгдээ хоёр багштай ирүүдэг урд удаан жамтай сайн амьдралыг хүсэн өрөөлөө.
Баярлалаа. Монгол Улсын соёлын болон боловсролын тэргүүний ажилтны бид нар Маш их баяртай байна. Ингээд 8 дугаар ангиа бид нар 35 жилийн өмнө төгсөжсэн боловч өнөөдөр бид ингээд 5 бүлгийн бүх ангийн хүүхдүүд цуглараад өнөөдрөөс тэгээд яг энэ цагаас тэгээд бид нэг ангийн хүүхдүүд болсондоо маш их баяртай байна. Баярлалаа. Ингээд манай ангиас одны ядангая гээгийн бүлгийн октоостой болон хөгөөдсөд ангийнхандаа маш их баярлалаа. Энэ сайхан үйл ажиллагаа ингээд зохион байгуулаад энэ сайхан одоо орчин инээрэгтэй ийм гоё юмыг одоо өнөөдөр бид нар шиг 50 гарсан хүмүүсээ ийм сайхан мэдрэмжийг ингэж өгөөд 35 жилийн өмнө тэр нөгөө цаг хугацаа одоо ингэ хугацаанд ингэж буцааж аваач өгсөн гээгийн ангийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. Октябрийн 54 дугаар сургуулийн 90 оны төгсөгчдөө ийм хайртай үчи хатан баярын мэндийг хүргэе. Хайртай үчиг санаачилж авчихсан. Энэ сайхан үчиг бидэд бэлгэлсэн санаачлагч 8-ийн гээийнхаа найзуудтай маш их баярлалаа. Ингээд ийм төгсөгчдөө бүгдээрийн амьдралд өөдрөг байж бүгдээрээ ирүүсэн хатширтай сайхан амьдралыг сайсангаар амьдч утгаан жил амьдралыг бүх сайсан үгсээр Би боловсролын байгууллагт нийтдээ 36 жил ажилласан юм аа. 36 жил ажиллах хугацаанд дандаа багшийн ажил хийсэн. За энэ хугацаанд бол одоо хамгийн анх эхлээд Сүхбаатарын аймгийн 1-р аван жил 5 жил ажиллаа. За тэгээд дараа нь 2 жил зэргийн албагаад ирээд энэ 54-р сургуульд одоо ажилласан. За мөн 31-р сургууль, 2-р сургууль, Мангийн, за тэгээд Шангай хайрхан дүүргийн 76 дугаар сургууль их зэргээр одоо ажиллаа. Тэгээд одоо 2016 онд би төвчөрч гарсан да. Энэ 35 дахь жилийн дурсамж уулзалт хийж байгаа энэ анги бол миний одоо 2 дахь төгсөлт юм аа. Тэгээ эхлээд энэ хүүхдүүдийг би 4-р анги төгсгөөд 5-р анги дурах жил нь анги дааж авсан. За тэгтээ ер нь бол энэ хүүхдүүд маань яг эхлээд миний одоо бага ангиас дунд
ангийн одоо шилж ирэх миний гар дээр шилж ирэхтэй бол нэгэн одоо олон талын одоо хөгжүүлэх шаардлагатай аюус чадвар ихтэй сэргэлэн цаваа ийм жижигхэн хөрхөн хэд банд нар миний гар дээр ирсэн. За тэгээ би эхлээд хичээл захтаа өнөөдрөөс эхлээд би та нарын багш та нар миний шавнар гэдэг хичээлээ энэ үгээр хэлсэн. За тэгээд энэ дурсан одоо мөч бол ерөөсөө хизээч надад мартагддаггүй. Тэгээ энэ хүүхдүүд маань надад одоо маш их итгэл дөөрөн харцаар миний үдээс харж ирсэн учраас би ч тэдэндээ одоо маш их итгэж ирсэн. За тэгээ энд өөрийнхөө одоо чадах хэмжээгээр л би энэ хүүхдүүд өгөх ёстой бүх юм өгье гэж би бодож ирсэн. Тэр үед би 22 настай байсан. Тэгээд хоёр дахь одоо бясхан шавнараа гар дээр хүлээж аваад анх эхлээд гараас нь хөтлөөд тэгээд энэ 54-р сургуулийн тэр зураг шугам зургийн анги гэж байсан юм. Кабинет гэж байсан. Тэгээд тэр кабинет руу би хөтлөж оруулаад тэгээд тэр ширээний ард анх суулгаад суулгаж ирсэн тэр баярт мөч бол одоо миний сэтгэлд өөрт мөнгө одоо хизээ мөнгө өргөж одоо бодогч идэг хатгалж зүйлсэн ийм баяртай мөч юм аа. Тэгээд тэрнээс хойш яг хүүхдүүд маань бол одоо 35 жил. За тэр 4-р анги төгссөнөөс өмнөх 4 жилийг нэмэхээр нийтдээ 39 жил байгаа байхгүй. Тэгээд тэр жилүүдийн хугацаанд бол одоо миний гар дээр ижиж дасаж миний одоо хүмүүжиж өсөөд ингээд одоо өнөөдөр 35 жилийн дараа одоо уулзтай хийж яхад энэ амьдралын одоо их сургуульд амжилттай сурч байгаа юм байна. Бүгдээрээ 50 гарцсан аав ээж нар болсон байна. Тэгээ бүгд одоо амьдралд одоо хөл сайхан тэгшэрсэн жигхэн ингэж яваад бол би одоо маш их баяртай байна. Энэ мөчийг хараад би маш их баярлж байна. Эхлээд ирэхэд бол одоо бүгд одоо миний амнаас гарах үгийг хүлээгээд надад маш их ихтгэл өгчээсэн. Чин үнэн сэтгэлээс одоо энэ миний багш гэж хүлээж авсанд би маш их баярлдаг. Тэгээд ч би энэ хүүхдүүдийн хөдөө зөв сэтгэлээ амьдрах бүгдийг зориулсан. Энэ хугацаанд бол надад одоо энэ хүүхдүүдийн хөдөө баярлах юм их байлаа. За бас зарим сэтгэл дундуур байх өдрүүд ч их байлаа. Энэ бүхний эцэст одоо юугаар онцлог юм бэ гэхээр зэрэг хүн ерөөсөө сэтгэл зүрхээр чин сэтгэл зүрхээ одоо зориулсан итгэсэн найдсан үед бол юу ч бүтээж болдгийм байна. Юу ч хийж чаддаг юм байна гэдгийг одоо амьдралын маш их том сургамж бол харагдаж байгаа юм л да. Тэгээд бол надад бол энэ хүүхдүүд бол надад маш их үнэж байсан. Би энэ хүүхдүүдийг сургахын зэрэгцээ эцэг эхийн хамт сургаж ирсэн. Эцэг эхийн ч надад бас маш их ихтгэлтэй, найдвартай, чин сэтгэлээр одоо итгэл найдвар хөдөлгөж ирсэн учраас одоо өнөөдөр энэ хөдөлгөөний үр шим гарч байгаа юм байна гэж одоо маш их баярлж байна. Тэгэхээр Эрдэнэ их сургуульд бол миний шавнар амжилттай сурсан. Би ч бас шавнараа одоо сурахын тулд өөрийнхөө бүхэл хүчнээс болцоог бол ажилласан. Цаашдаа одоо амьдралын их сургуульд одоо бас одоо сайн сурч байна, сайн явж байна. За энэ хугацаанд бол яг зүгээр болсон бас хэдэн тооны хүүхдүүд байна. Гэхдээ бид бол мэдээж одоо эднийгээ ч дурсах хэрэгтэй. Тэднэр нь ч гэсэн бас Тэнгэрийн орноос найз нөхдөдөө багшаагаа харж одоо баярлж байгаа гэж бодож байна. Тийм учраас одоо энэ амьдралын энэ сургамжтай үе хугацааг одоо үр ашигтай, үр дүнтэй эргээд харахад би ийм юм хийсэн шүү гэж эргээд харахад би өчнөө хөөхөд төрүүлж одоо эднийгээ бас энэ багшгаа ингэж зам мөрөн амьдралд одоо бэлдэж явж өгч чадсан шүү гэж баярлах ийм л одоо өрөвдөлтөй амьдрасаа л гэж бодож байна. Одоо 35 төслийнхээ дорсон жилээр тэмдэглэж байгаад
би одоо маш их баярлж байна. Тэгээд энэ хүүхдүүд маань одоо бүгэн одоо амьдралынхаа цаашдын хатхан өөр хүүхдтэй үлгэр жишээ болж чин одоо сэтгэлээр чин зүрх зэрэгтэй одоо жинхэнэ хүн гэдэг шин чанартай тийм ээ хүн гэж юу хэлдэг юм бэ? Зүрх сургуулийн хичээл бол зүрх сэтгэлийн хичээл байхгүй юу? Цагаан зэргийн хичээл бол зүрх сэтгэлийн хичээл. Зүрх сэтгэлийн хичээл гэж хэдхэн зам хичээл байдаг. Энд бол биеийн тамир ордын дөрсгөөрлөг ордын тэгээд дуу хөгжим ордын. Тэгэхээр миний шанар бол энэ хичээлэр бол бүрэн хүмүүжиж өссөн. Жинхэнэ одоо хүний одоо сайхан шин чанарыг бол олж хүмүүжсэн. Тэгэхээр энэ хүмүүжлээ цаашдаа одоо үр хөвгцөд дамжуулаад жинхэнэ хүнийг одоо нийгэмдээ бүтээгээсэй л гэж би бодож байна. Тэгээд шавнарынхаа одоо цаашдын амьдралд нь одоо аз жаргал сайн сайхан бүхэн өсөй өрөөж байна. За би боловсролын байгууллагад 35 жил ажиллаад төвтөс усан багш нь. Энэ миний анги болохоор хамгийн анхны би одоо Свердловск хотод Орос улсын Свердловск хотод ОП-ийн дээд сургуулийг орчны багш мэргэсээр төгсөж ирээд Төв аймагт нэг жил ажиллаад хамгийн анхны төгсөгч нар байгаамаа энэ анги бат. Хамгийн анх манай хичээл ирж надад хэлэхдээ энэ анаа 23 анги багш намжсан нэлээд сахилахгүй анги шүү гэж хэлээд надад байна. Чи залуу хүн чи чадна гэдэг үжсэн анги. Тэгээд би ороод ажиллахдаа миний хүүхдүүд бол үнэхээр хөөрхөн байсан, сайхан байсан, сахилахгүй байсан. Тэгэл би залуу хүний өөрийнхөө нөө тэр дөнгөж багшууд ирсэн гэдэг утгаараа энэ ангидаа амар хайртай тий. Өөрхөн шанар бүгдээрээ их орондоо бүгдийг хийж байгаа сайхан ээж аваад одоо манай их чи эмээ болцсон байна шүү дээ. Гэтэл энэ хамгийн анхны гэдэг утгаараа би эдгэртийг чинь загнахын загнаа, зодохын зодоод өөрөө хүртэл эднэртэйгээ дээш тоолоо явжсэн юм надад байгаа. Тэр утгаараа миний хамгийн анхны гэдэг утгаараа миний дурсгалтай сайхан. Одоо тэгээд хамгийн гол нь бид нэр эрүүлэх хэрэгтэй. Манайхаас ч одоо 2-3 хүн шавнар маань тэнгэрт дэвшсэн байна. 2-3 багш маань дэвшсэн байна. Ингээ ботхоор хөнгөр нь эрүүлэх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бие биенээ харьж авах. Бид ч одоо нэг 10 жилийн өмнө уулзсан. Өнөөдөр ингээд уулзахад их сайхан байна. Нөгөө ангийнхантай ч гэсэн уулзахад бааш гоё юм. Багштаас надад баг 5 жилийн нас дахиад нэмээд хайрлаа. Багш мтай хэвээр байна, гоё байна, сайхан байна гэдэг ингэ шилж байгаа надад их гоё урам өглөө. Тэгээ одоо цааш нь хэлэхэд одоо хамгийн гол нь бүдээ эрүүл бай, инх бай, тунх бай те ад жаргалтай байг шидэд та хүүхдүүдтэй те сайхан зүгээс. Тэгээд энэ 35 жилийн ойг тэмдэглэж байгаа хамгийн анх санаачилсан багштаа тий ангийнханд нь маш их баярлалаа. Бидэдэг уулзсан маш их баярлалаа. Дараагийн хадааг манай ангид өгч байна. Тэгээ манай анги болохоор 35 жил 40 жилээр тэгшоогоороо манай ангид хэм багш маань хүлээлгэж өглөө. Ангийнхан багш баярлалаа. Хүлээж авлаа. Тэрийг бид дэндүү сайхан тэмдэглэнэ. Өшөө олоолаа цугланаа л гэж хэлээ. Тий бүгдээрэнд нь баярын мэнд төргий. 35 жил гэдэг бас. Шавнарын хувьд аягүй ойрхон өшөмжлөөр шавнар маань 50 хүрсэн байна шүү дээ ёо. Тэгээд бид нар одоо би ч одоо бас 60-65 хүрсэн байна. Шавнартаа маш их хайртай, маш их хайртай. Айн баярын мэнд төргий. Шөнгөөлдөөд хожмын өдрүүдэд зүгнэн баясаад гэрэлт ирээд бид тогтлон ярсан гинэн багын хөгжөөд жилээ насан үрдийн дуулал болгоод намун үтшээр найрсан бүлжээ үерхэл хайрын дэдийг мэдэрээ үеийн одноос нэгийг онцлоод илчилж ямжаагүй
жилүүдийн хөврөх нухчаад цуглах бүрий дээрчлэн таниад алсын харгуйд төрөж исэн ангийн андуудын дотн холбоо насан ордын болдог болгоо намууд шээр найсан бүжээ эргэх хорвоо амьдрал хөтлөө эрдэм шамнуус начлалт багши мөрөн далай шиг оюуны ундраг мөнхийн сургаал биширч явснаа насан